Зөгнөлт миний сувг тавтай морил лайк, subscribe дарж сайхан сэтгэл үлдээж намайг дэмжсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. 2025 оны Жинлүүрийн Тарот 6-гийн за 1 сард Ten of Cups гарч ирсэн байна. Энэ карт маань баярт мөч, аз жаргал, гэр бүлийн аз жаргалыг илэрхийлдэг. Энэ карт сайхан харилцаа, гэр бүлийн эв нэгдэл, ирээдүйн итгэл найдвар, за мөрөөдөл биелэх, амьдралын баяр баясгалан, аз жаргал, сэтгэл ханамж гэд бүхэл сайн сайхан эерэг бүхнийг илэрхийлдэг ийм гоё карт байгаа. За 1 сард магадгүй зарим нэг нь гэр бүл ойр дотныхонтойгоо аяллаар явах, за зарим нэг нь баяр дурагдах, баяр тэмдэглэх, зарим нэг нь амралтаа авах, за зарим нэг нь хүсэл мөрөөдлөө биелүүлэх, сайхан боломж гарах гэх мэтчлэн ерөн сайхан үйл явдлууд тохиолдно 1 сард. За 2 сарыг харъя. 2 сард Nine of Cups гарсан байна. 9 аяг бол 10 аягаас ерөн дутгааргүй маш сайхан карт. Энэ картны гол шинж нь хүсэл биелүүлэгч гэсэн утгатай. За тэгэхээр 1-2 сард ер нь хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд тун боломжтой олон боломжууд гарч ирэхээр харагдчих шүү. 9 аяг бол хувь хүн өөрийнхөө зорилгодоо хүрэх, боломжоо эрэлхийлэх, боломж гарах, за материалын байдлаа дээшлүүлэх, сэтгэл санаа өөдрөг байж, өөрийгөө хайрлаж, өөртөө итгэлтэй байх гэсэн утгатай карт байгаа юм. Тэгэхээр 1 сард бол гэр бүл, найз нөхөд, хамт олон, хамаатан садан гэд ойр дотныхонтойгоо гэр бүлийн эв нэгдэл, хайр халамж, харилцаа, сэтгэл ханамжийг илэрхийлж байгаа бол 2 сард Nine of Cups бол хувь хүний өөрийнх нь дотоод ертөнц, өөрийнх нь хүсэл мөрөөдөл биелэх, хувийн амжилт, сэтгэл ханамж гэд хувь хүний өөрийнх нь бүх сайхан боломжуудыг илэрхийлж байгаа тийм карт байгаа. Тэгэхээр 2 сард танд маш сайхан боломж харагдаж байна. За 3 сард Ten of Wands гарч ирсэн байна. 3 сард магадгүй та маш их ажиллах, за ажлын ачаалал ихсэх. 3 сард нэг талаасаа магадгүй та маш их олон зүйлийг зэрэг амжуулах хэрэгтэй болж магадгүй. За үүн дээр нэмээд нэг карт авъя. За Two of Wands гарч ирсэн байна. За энэ хоёрыг нийлүүлээд харвал 3 сард магадгүй та нүүдэл судал хийж магадгүй харагдаж байна. 3 сард танд өгөх зөвлөгөө гэвэл та өөр дээрээ ажлын бүх ачааллыг аваад байлгүй, бусадаас тусламж гуйх, бусадтай хамтарч хийх, өөрийгөө болох ачааллаас хөнгөлөх. За нөгөө талаараа зарим нэг нь сэрүүн газраас дулаан газар руу шилжиж магадгүй харагдаж байна. Магадгүй зарим нэг нь 3 сард маш шаргуу хөдөлмөрсний үр дүнд гадаад руу явах, аяллаар шагнуулах, эсвэл сайхан үр дүн, сайхан боломж байна гэдгийг харуулж байна. За 4 сард Eight of Cups. За 10 аяг, 9 аяг, 8 аяг маань дарааллаад гараад ирлээ. Гэхдээ 8 аяг бол арай өөр утгатай. 8 аяг бол орхиж явах. За ямар нэгэн жижиг сажиг зүйл, сэтгэл ханамжгүй байх, сэтгэл дундуур байдал, өөрийгөө олохоор өөр тийшээ зориглон явахаар шийдэх гих зэрэг одоогийн байгаа байдлаасаа явах гэсэн утгатай карт. 8 аяг бол хэдийгээр одоо байгаа таны нөхцөл байдал аятайхан боломжийн байгаа ч гэсэн та илүү их хөгжихийг хүсэх, илүү сайхан газар очих, илүү том зорилго тавих, өөртөө маш гоё ирээдүйг бүтээхийн төлөө одоо байгаа газраасаа явах гэсэн утгатай карт гарч ирсэн байгаа. За үүн дээр нэмээд нэг карт авъя. За 21 World гэсэн карт гарч ирсэн байна. За энэ карт болохоор ямар нэг юмны төгсгөл, ямар нэг юмны эхлэл. Тэгэхээр мөн энэ карт маань амжилттай, зорилго биелэлт, за аялал, шинэ эхлэл, нэгдэл, холбоо гэсэн утгатай учраас 3-4 сард ерөнхийдөө та шилжит хөдөлгөөн хийхээр харагдаж байна. 3 сард магадгүй зарим нь гадагшаа явах, эсвэл ирээдүйн өөрийнхөө хүсэл мөрөөдөлд нийцсэн, зорилгод нийцсэн тийм газарт амьдрах, ажиллах, суралцах, шин зорилго тавиад 4 сард таны энэ зорилго амжилттай хэрэгжихээр та эннийхээ төлөө хэрэгжүүлэхээр үйл хөдлөл хийж эхлэх нь байна. World card бол энэ нь амжилттай бүтгээр харагдаж байна гэсэн үг. 5 сард
Eight of Wands гарч ирсэн байна. За энэ карт маань аливаа зүйлийн маш хурдцтай өрнөх, болох үйл явдлыг илэрхийлдэг. За саадгүй зам аливаа зүйлийн эерэг сайхан үр дүнг илэрхийлж байгаа. Зарим нэг нь магадгүй энэ 5 сард маш их идэвхтэй хөдөлгөөн хийх, спорт хийх, за эсвэл ямар нэгэн сайхан боломж гарч иж та түүнийг цаг алдалгүй маш сайхан ашиглах. За үүн дээр нэмээд карт авъя. Angel картаасаа татъя. Express your love гэсэн карт гарч ирсэн байна. За тэгэхээр 5 сард синглчуудад маань маш сайхан болзоонд явах, романтик харилцаа үүсгэх, за хин нэгэнтэй хайр сэтгэлийн харилцаа үүсгэх, хин нэгэнтэй танилцах тийм боломж гарч ирэхээр харагдаж байна. Үүн дээр ахиад нэмээд нэг карт тий. Дотн харилцаа гэсэн карт гарч ирсэн байна. За миний бодлоор бол 5 сард магадгүй зарим нэгэн гинтийн байдлаар хин нэгэнтэй дотн харилцаа үүсгэж магадгүй юм. 6 сард Justice карт маань гарч ирсэн байна. За энэ бол шударга ёсны карт. Альваад үнэн шударга ёс суртахуунтай зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Таны гаргасан үйлдэл хийсэн сонголтуудын үр дагавар энд харагдана. За нөгөө талаасаа зарим нэгэн 6 сард шүүх цагдаагийн байгууллагатай холбоотой бичиг баримт асуудал хөөцөлдөж болох юм. За зарим нэг нь чухал гэрээ хэлцээ байгуулах зэрэг үйл явдлууд тохиолдож болох юм. За үүн дээр нэмээд нэг карт татъя. Ямар нэг зүйлээс хэтэрхий хараат байх, хамааралтай байх гэсэн утгатай карт гарч ирсэн байна. Сахиусуудын сануулга бол та ямар нэгэн зүйлд хэтэрхий их донтох, энэ нь таны амьдралд нөлөөлж байна гэсэн анхааруулга байна. Мөн таны хайр дурлалын харилцаа, хосуудын харилцаанд ч гэсэн нөлөөлж байгаа харагдаж байна. Тэгэхээр 6 сард манайхан аль болох буруу муу зүйлд хэтэрхий их донтохгүй байхыг сануулж байна шүү. Justice карт маань нөгөө талаараа үнэнтэй нүүр тулах гэсэн утгатай карт. Тэгэхээр 5 сард маш гинтийн хурдан нэг үйл явдал болж өрнөхөөр харагдаад байгаа. 5 сард ямар нэгэн гинтийн хурдан болж өнгөрөх энэ зүйлээс болгоомжлохгүй бол 6 сард таны нууц илэрч хайр дурлалын харилцаанд нөлөөлж магадгүй харагдаж байна шүү. Гэхдээ энэ бол бүх хүн тохиолдох явдал биш. Зарим нэг хүн тохиолдож болно. За тэгээд энийгээ тодруулаад астрологийн зурхаагаар зөмөөр харъя. Дараагийн карт бол Chariot гарч ирсэн байна. 7 сард өөрийгөө ялан дийлэх, амжилттай урагшлах, за хүч чадлаа ухаалгаар ашиглах, зорилгодоо төвлөрөх, тууштай байдал гэсэн утгатай карт гарч ирсэн байна. Энэ карт маань маш хүчтэй карт. За тэгэхээр таны өмнө тулгарсан ямар саад бэрхшээлүүдийг та өөрийн хүч чадлаар бүрэн даван туулж амжилтаа гаргахаар харагдаж байна. За магадгүй 6 сард зарим нэгэн тоглоомонд эсвэл ямар нэгэн хорт муу зуршлаасаа 7 сард амжилттай салж илүү хүчрхэг нэгэн болохоор харагдаж байна. 7 сард таны өмнө ямар ч саад бэрхшээл тулгарсан, та өөрийн хүч чадал, шийдэмгий байдал, өөртөө итгэлтэйгээр маш амархан даван туулахаар харагдаж байна. 8 сард Ten of Pentacles гарсан байна. За энэ карт маань маш сайхан карт, гэр бүл, өвд залгамжлал, эд баялаг, материаллык байдлын тогтвортой байдлыг илэрхийлдэг. За урт хугацааны зорилгууд биелэх боломжтой, аюулгүй байдал, за гэр бүлийн үнцэн, амьдралын бат бэх суурийг илэрхийлдэг ийм сайхан карт гарч ирсэн байна. Ten of Pentacles бол ажил, карьер, мэргэжлийн хувьд бол маш сайхан тогтвортой, санхүүгийн бат бөх суур гэдгийг харагддаг. Тэгэхээр за зарим нэг шинээр ажилд орж байгаа нь урт хугацаанд ажиллах, сайхан газар ажилд орохоор боломжтой байна. Хувийн бизнес эхлүүлэхээр зорж буй нэгэнд нь маш үр өгөөжтэй, ашигтай бизнес амжилттай эхлүүлэхээр харагдаж байна. За гэр бүлийн хувьд маш тогтвортой, сайхан аз жаргалтай, баяр баясгалан, халуун дулаан уур амьсгал дүүрэн байхаар харагдаж байна. 10 сар Three of Wands гарч ирсэн байна. За энэ карт маань алсын хараа боломжийг олж харах, өсөн дэвжих, урагшлах, за амжилт ирээдүйн суурийг тавих, хамтын ажиллагаа түншлэлийг илэрхийлдэг. За зарим нэг жинлүүрийн ордныхан маань 8 сард хөрөнгө оруулалт авч, за 9 сард магадгүй төсөл бизнесээ томруулах, түншлэл бизнес хамтрагчтай болох, өөрийн бизнесийг улам өргөжүүлэх, алсын хараагаа тэлэх зэрэг үйл явдлууд тохиолдож болох юм. За 9 сард өөрийн алс ирээдүйн зорилгын төлөө
зоригтой шийдэмгий байгаарай гэж зөвлөмөр таны өмнө шин зам, шин боломж нээлттэй харагдаж байна. За дараагийн карт маань Knight of Cups гарч ирсэн байна. 10 сард Жинлүүрийн ордных урам зоригтойгоор бүтээлчээр ажил мэргэжилтэд хандаж амжилт авчрахаар харагдаж байна. Та өөрийн дотоод уран сэтгэмж, хүсэл тэмүүлэл, мөрөөдлөө бусдад ил гаргахаас битгий санаа зов. За өөрийнхөө дотоод гүн мэдрэмж, сайхан уран сэтгэмжийг бусдад илэрхийл. Жинлүүрийн ордны синглчүүд маань 10 сард романтик болзоонд өргөтгөр харагдаж байна. За романтик хайр дурлалын мессеж загтал хүлээн авч магадгүй. Хайртай хосуудын хувьд романтик байдал илүү их нэмэгдэж, хоорондоо хайр халамжаа илүү их мэдрүүлэх болно. Үүн дээр нэмээд би нэг сахиусны карт татъя. За stay optimistic гинэ. Эерэг бай гэсэн карт гарч ирсэн байна. Өөрийн хайр дурлалын харилцаан дээр эерэг байж үргэлж сайн сайхныг өөртөө дуудаж, эерэг энергиэр өөрийгөө цэнэглээрэй. За дараагийн 11 сард Four of Cups гарч ирсэн байна. За энэ карт маань сонголтын карт. 11 сард таны хувьд ямар нэгэн сонголтууд гарч ирэхээр харагдаж байна. Энэ олон сонголтуудад та эргэлзэж өөртөө жоохон итгэлгүй байгаа мэт харагдаж байна. Гэхдээ та өөрийн зүрх сэтгэлийг дагаж чадвал маш сайхан сонголт энэ дотор бас байна гэдгийг олж харах хэрэгтэй. За үүн дээр нэмээд нэг карт тий Four of Wands гарч ирсэн байна. Энэ бол баяр амжилтын карт, баяр тэмдэглэх, баяр дурагдах, за найз нөхдөдөө амжилттай хуваалцах гэсэн утгатай карт гарч ирсэн байна. Тэгэхээр 11 сар таны хувьд маш сайхан боломж гарч ирэхээр байна. Та гагцгүй аль зөвийг сонгох хэрэгтэй. Ингэж чадвал та амжилттай байхаар байна. За дараагийн 12 сард Hierophant гарч ирсэн байна. За энэ карт маань маш гоё, эерэг энерги, эрч хүч, амьдралын сайн сайхныг биелэгддэг карт байгаа юм. За үүн дээр нэмээд Angels картаас нэг карт авъя. Wedding хормын карт гарч ирсэн байна. Hierophant бол уламжлалт, ёс заншлыг илэрхийлдэг. Тэгэхээр хормын карт гарч ирсэн байна. 12 сард магадгүй зарим нэг нь уламжлалт хэв маягаар шингээсэн сайхан хорим хийх юм билүү. За зарим нэг нь хоримд урагдж өөрийн амьдралын туршлагаасаа бусдад хуваалцах. Зарим нэг нь хоримын хөтөж хийх, зохион байгуулагч хийх. Зарим нэг Жинлүүрийн ордныхан маань өөр боловсролдоо анхаарах, сургууль соёлд суралцах, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн курс суралцах, эсвэл багштай болох, хувилгаан мэргэн хүнээс зөвлөгөө авах, уулзах. Hierophant бол нэг талаас оюун санааны хөгжлийг илэрхийлдэг. Тэгэхээр ямар ч байсан мэдлэг мэдээлэлээ дээшлүүлэх, за ямар нэг баяр ёслол үйлдэх бол уламжлалт байдлаар хийх зэргийг илэрхийлж байгаа юм. За тэгэхээр 12 сард шинэхэн хосуудын хувьд хурим найр хийх, залуучуудын маань хувьд гэрэлт ирээдүрөөгөө амжилттайгаар урагшлан тэмүүлэх гэсэн утгатай сайхан карт гарч ирсэн байна. За ингээд ерөнхийдөө 2025 онд ер нь амжилт бүтээл, олд зомог амжилт бүтээлээр арвин сайхан жил болохоор харагдаж байна. За тухайн астрологийн зурхаагаараа уулзтлаа. Түр баяртай.